Ер нь сарлж гсалтанд орсон байсныг муужим гэсэн нэг юм яриад байна шүү дээ. Нуус ингээд угаасаа тэгж сарлж гсалтанд орсон байсан. Гүй яалаа гэж тийм. Энэ Монгол улс бол өөрөө энэ мөнгө угаах, терроризмын эсрэг одоо тэр гаргадаг байгууллагаас гаргадаг жагсаалтын одоо сарлж гсалтанд бол урд нэг ороо гарсан шүү дээ. Тэгээ эрчимтэй хяналт гэж ордог. Тэгээд 2 удаа Австрали, Тайландд болсон хурал дээр одоо Монголд холбогдох эрчимтэй хяналттай холбоотойгоор одоо авч хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ тайланг тавьсан. Тэгээ одоо энэ Францад болж байгаа хурал 13-наас 18-ны хооронд болж байгаа энэ хурал дээр яригдаад эцэслээд шийдвэрлэгдэнэ. Тэр шийдвэрлэгдээгүй байхад нуун нэгсэн зүйлд байхгүй. Дээр нь одоо тэр байгууллагуудын вебсайтууд руу ороод харчиж болно л да. Зүгээр нэгэн зохиогоол ярьж байгаа юм тест. Таны салбарын сайдын хувьд явах хэрэгтэй байсан юм шүү тэр хурал гэдэг асуулт хэрэгж байна. Тий, би сангийн сайд. Мөнгө угаах терроризмын эсрэг үндэсний хороо ажилтдаг. Энэ хороог хууль зүйн сайд ахалж тагнуулын дарга орлогч дарга юм хийдэг. Ийм л. Нөгөө арилжааны банкуд актива нэмэгдүүлсэн юм тодорхойгүй байгаа гэдэг нь одоо 500 тэрбумыг ханаас нэмэгдүүлсэн тодорхойгүй байгаа гэдэг. Тэгэхээр Монгол банкыг яг энийг тодруулах гэдэг дээр ямар шахалт шаардлага тавьж байгаа юм бэ? За та бүгд хэрвээ сайн санаж байгаа бол энэ Монголын арилжааны банкуд 12 дугаар сарын одоо 31 18 оны 12 дугаар сарын 31-ээр өөрийн өрөнгөө нэмэгдүүлэх ийм шаардлага тавьсан байсан. За тэгээ арилжааны банкуд бол тэр хөрөнгөө нэмэгдүүллээ гэдгийг саналаа бол ирүүлсэн. За үүнийг нь бол одоо бид нар хянаж үзэх ёстой. Яагаад вэ гэхээр аудит хийх ёстой. Яагаад вэ гэхээр энэ хуулийн дээр одоо тэр хөрөнгөө нэмэгдүүлсэн нь бол ил тодын хууль ашигласан байна. Тэгэхээр энийг бол бид нар одоо шалгах ёстой. Яагаад гэвэл банкны үйл ажиллагаа өөрөө ил тод байх ёстой л доо. Тийм учраас ийм шаардлага. Хэдийн хугацаанд тодруул гэдэг ийм шаардлага тавиагүй юм. Монгол банкнд хэдийн хугацаанд тодруулаа гэдэг ийм шаардлага тавьсан. Тэгээ тэр нь явсаар байгаа сая 8 сард үлээдээ шалгалт орсон. Тэгээд аудитын дүн 9 сард ч юм гарсан байх. За надаа байгаа мэдээлэлэр бол анх бол 40 орчим байсан. Түүнээс 5 шаардлагууд үлдсэн байгаа. Та 7-ны 4 ихний дээр үр буруулаад гадаад дүр яг хідээ буурсан. Тэрний үр дүнд манай гадаад дүр. За би өчигдөр хангалттай хариулсан. За Эхний төсвийн хууль дээр нь хэр шударга шалсан. Хэдийн аймгийн өдөө 21 тэрбум, Говьсүнбэр аймагт гэхэд 1.7 тэрбум ч гэх юм уу иймэрхүү байдалтай байгаа мэдээлэл тавьсан. Гişгүй зарцуулагч ингэ гişүүд яриад хэлж байна. Сонгуулийн төсөв юу гэдэг хэдийн аймагт одоо ерөнхий сайдын тойрогт хэмжээний төсвийг одоо хуваарлаа гэдэг асуулт бас дахин маш мэдээлэл гаргасан. Гэхдээ ийм юм байгаа юм. Ерөнхий сайд орон нутгуудаар явж ажилладаг. Явж ажиллаад одоо засгийн газрын одоо тэргүүний хувьд тэнд тавигдсан асуудлууд газар дээр нь одоо шуурхай шийднэ гэдэг ийм зүйл бол ярьдаг л да. Тэгэхээр ерөнхий сайд явж ажилласан газар болгон дээр хөрөнгө оруулалтын ажлуудыг бид нар үзэж байгаа тавьж тавьж байгаа. Ерөнхий сайдын өөрийнх нь одоо юу гэдэг хэдийн аймаг өнөөдөр 191 тэрбумын төсөвтэй байна гэхээр ерөнхий сайд маань хинтээ аймгийг сонгогдоогүй шүү дээ. Тэгэхээр тэрүүгээр нь яриад явах те. За хамгийн гол нь ийм байгаа маа. Нөгөө 6 одоо бодлогын арга хэмжээ авсан байгаа. Энэ дотроос хамгийн гол одоо анхаарал тавьж байгаа зүйл нь юу гэхээр энэ санхүүгийн хяналтын асуудлууд байгаа. Энэ юу гэхээр одоо Монгол дээр одоо банкч ба банк ус санхүүгийн байгууллагууд ба ер нь мөнгө угаах боломжтой тэр зүйлүүд дээр санхүүгийн хяналтыг нь хэр тавьж чадж байна. За хяналт тавьсны дараагаар илэрсэн одоо хэрэгүүдийг яаж одоо шийдэх вэ? Шийдэгддэг үү ер нь гэдэг энэ асуудал дээр л эргэн тойрон гол асуудлууд байгаа юм байна гэж ойлгож байна.